Одоо нэг хүмүүс нэг ингээл нэг өглөө нэг хоол аваад өдөржингөө нэг ингээл нэг ууттай хоол барайл явах. Энэ бол өөрөө амар том өөрсөндөө хийж байгаа хор штэ. Тэгэл нэг зүг толтой хоол барайл явдаг. Тэгэл өглөө тэрийг хар өглөө бүр хийгээд аваа гараа явдаг. Тэр нь өдөржингөө цүнхэнд нь ч юм уу тэр ажил дээр нь очиж ширээн дээр нь байж идэг. 2 цагийн дараа тэр нийл бактери үрцэн хоолоо ингээл өөрөө идчихийдэг байхгүй. Халаагаал пэйчэн тийгээл халаахгүйг нь халаахгүй тэгэл идэхээр тэр тэгэл өөрөө хоор шүү дээ. Тэгэл нэг хоол захиалцдаг. Тэгэл би өдрийнхөө 3 нормын хоолыг авсан гэл ингэж. Тэгээ 3 нормын хоолоо яг зөв хадгалж байгаа юм уу? Ямар хөршний температурт хадгалаад тэрийг машиныхаа хаана байрлуулаад тэрийг яг идчихэж байгаа гэдэг чи өөрөө чухал. Тэгэл өөрөөсөө хоол захиалцсан эрүүл хооллох гал хичээдэг. Тэнгүүтээ өөрөөсөө тэр жигтэй бактери авч идээд байдаг ч юм уу. Энд ч нөө 2 цагийн дараа угаасаа ямар температурт хадгалсанаас хамаарал өөрөө бүтээгдэхүүн чинь бактери үржиж эхэлдэг те. Халуун буфет тавьсан хоол ч гэсэн 2 цагийн дараа шууд исч эхэлдэг. Ерөөсөө л тийм.